1930 онд манай орныг бүрхсэн хэлмэгдүүлэлтийн харс өдөр Монголын оюуны сар болсон олон хүний алтан амийг авч утсан. Өнөөдөр олонний хүртэд болж байгаа Мойлхон уран сайхны кино түүхийн энэ хүнд үеийг бодитоор бас уран сайхны аргаар харуулж чадсанараа хэлмэгдүүлэлтийн тухай бусад уран бүтээлээс онцлогтой болжээ. Үүр даалгаврыг ийдүүд үүрсэн хинч болгосон эсрэг болоо. Монгол улсын нэгэн үеийн түүхийг харааж болсон хэлмэгдүүлэлтийн тухай бүтээл манад хэмгүй би харин тухайн үеийн бодит түүхийг үнэнээр нь сэтгэл нэгийг бододвол тэр он жилүүдийг эргэн эргүүлэхгүй байх үднээс уран бүтээлчд бас нэгэн бүтээлийг төрүүлж өнөөдөр үзэгчдийн бүтээл болгож байна. Мойлхон нэртэй энэ бүтээл бүрэн хэмжээний уран сайхны кинонд манай урдаа барьдаг уран бүтээлчдийн хүч чадал оюун ухаан шингэсэн учраас чамгүй чадaltaй бүтээл болсон гэдэг олон үзэгч итгэн хүлээж байсан. Өнөөдөр Тэнгис кино театр тослон нээлтэнд оролцож анхны үзэгч болохоор цугулсан эдгээр үзэгчдээс энэ сэтгэлийг мэдэрч болно. Бид уран бүтээлчтэй уулзлаа. Энд бол нэлээд олон асуудлыг хөндсөн. Бид ч бас орон нутгийн хүмүүстэй уулзаж бас олон талаас нь одоо ямар байсан тэр үед яг юу болж өнгөрсөн. Ялангуяа одоо тэр үеийн залуучуудад яаж хэлмэгдэж байсан. Залуу хосууд одоо ямар хүнд байдал учирч байсан. Энэ хаанаас ямар явуулахтай юу байсан. Үнэнхээр эдгээр одоо тэр Японы болон гадаадын тагнуул байсан юм уу юу гэдэгт зарим талаар өчүүхэн ч гэсэн одоо хариу өгсөн болов гэж ингэж бодож байгаа. Миний хувьд бол энэ сэдв одоо хэлмэгдүүллийн одоо ялангуяа энэ Бурайдын зам олонны энэ 30-аад оны үед хэлмэгдсэн хэлмэгдүүллийн сэдвээр баримт кинод шуултгаа хийчих гэж бодож ирсэн. Тэгэхээр над завшаан тохиолдоод ингээд энэ уран сайхны бүрэн хэмжээний кино хийсэн. Одоо их баяртай байна. Ямар ч гэсэн одоо үзэгчд л одоо ямар кино болсныг хэлэх байх. Гэхдээ бид бас сонирхолтой сэтгэлдээ өргөж хийсэн. Мянган гимгүү иргэдийг хэлсээр бүтгэж амнаас нэр төр эргчлээнд нь халдаж байсан цөөн цагт үзэгчдийг аваач хуу кинонд Бурайд зан олон тэр дундаа ирээдүйн хойч үеийн визэд болсон залуусын эргчлээд амьдралын төлөв тэмцэл хайр сэтгэлийг түлхүү харуулжээ. Найруулагчийн санаанд кино хэрхэн босныг сонирхвол бусад энэ хэлбэрийн тухай кинонуудыг бодвол манайх яг арай жоохон дэлгэрэнгүй үзүүлсэн байж магадгүй. Энэ тал дээр ялгаатай. Хоёрдугаар гэвэл бид нар бол яагаад энийг жоохон дэлгэрэнгүй үзүүлсэн гэхээр манай сүүлийн үеийн хойч үеийн одоо энэ хүүхэд багчаад бидний ирээдүй маань яг ийм аймаар юм болж ирсэн байна гэдгийг одоо бас нэг өөрснөө үзээд дахиж эднэрт маань юм дунд ийм юм дахин бүү болоосоо дахин бүү давтагдаасаа гэсэн дээрээс бид нар энийг хийж байгаа. Монгол түмнээс хэлмэгдүүлэлтэнд хамгийн олноор өртсөн Бурайд зан олон насанд хүрсэн эрчүүдийг хомроглон устгаж хүүхэд багчууд эмэгтэйчүүд амьдралын гол үүргийг нуруунд аварч явсан тэр үеийг Монголын ард түмэн түүх мартах учиргүй. Нам засгийн бүхсэн үүр даалгаврыг ийдүүд үүрсэн хинч болгосон эсрэг болоо. Гадаад мэдээ хэлж байна анхаарлаа хандуулна. Ирэх 11-р сард болох Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч хооронд өрсөлдөөн хурцдаж эхэллээ. Энэ нь ардсан намаас нэр дэвшигч Барак Обама олон улсад өөрийн гадаад бодлогыг тодорхойлох аялал зохион байгуулж байгаатай холбоотой гэж агентлагууд мэдээлж байна. Ардсан намаас нэр дэвшигч Барак Обама олон улсад хийж байгаа айлчлалаа өргөжлүүлэн өчигдөр Францад очиж ерөнхийлөгч Никола Саркозитой уулзсан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болох өдөр ойр дахь тусам нэр дэвшигчдийн хооронд хурцлдан хурцдаж байгаа нь мэдэгдэж эхэллээ. Тухайлбал ардчилсан намаас нэр дэвшигч Иллинойс мужийн сенатор Барак Обамаг сонгуул ойр дахь тусам Обамаг туршлах багтай хэмээн шүүмжлэх нь хэд өнгөц дүгнэлт гэж улс төр судлаачид үзэж байна. Ирэх 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кампанид ажлынхаа хүрээнд нэр дэвшигч Барак Обама өөрийнхөө гадаад бодлогыг тодорхойлох түүхэн аяллыг хийж байгаа билээ. Тэрээр дэлхийн хамгийн халуун цэгүүд буюу дэлхийн нийтийн анхаарал өргөж байдаг газруудад очихоор төлөвлөсөн байсан бөгөөд энэ маршрутаараа аяллаа үргэлжлүүлж байна. Обама энэ айлчлалынхаа хүрээнд Америкийн нэгдсэн улсын зэргүүд одоо ч гэсэн цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа Ирак, Афганистанд очиж зогсохгүй, үе үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн толгойн өвчин болсон ойрох орнуудад ч гэсэн очиж Израилийн ерөнхийлөгчд Эхуд олморт ерөнхийлөгч Шимон Перес нартай уулзсан юм. Ингээд аяллахын төгсөд Обама Европын орнуудад айлчилж байгаа бөгөөд Франц улсад ирсэн Барак Обама Франц эргэж Никола Саркозитэй хамтарсан уулзалтыг хийлээ. Энэ дашимд үзэгчдэд сонирхуулахад Францчуудын дунд явуулсан хамгийн сүүлийн цанд асуулгын дүнгээр 84% нь Обамаг дэмжинэ гэсэн дүн гарч байжээ. Обама Саркози нар олон мянган францчуудын уулзалтаа явуулж үг хэлсэн бөгөөд хэрв Обама сонгогдсон тохиолдолд францчуудад таатай хэрэг болно гэхдээ хэн ч ялалт байгуулсан бай. Франц Америкийн харилцаа улам хөгжин гэдэг нь ойлгомжтой гэж Саркози хэлсэн байна.
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл үргэлжилж байна. Өчигдөр Америкийн нэгдсэн улсын Денвер хотод болсон форум уулзалтанд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Джон Маккейн оролцож үг хэлэх үеэр Барак Обамаг хуурцаар шүүмжилжээ. Тухайлбал Иракийн дайнд Америкчууд яаж байгааг Америкийн цэргүүдийн гавьяаг Обама үгүйсгэж байна хэмээн Маккейн мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын Денвер хотод болсон форум уулзалтанд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Джон Маккейн оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Иракийн дайнд Америкчууд ялж байна. Дайн дуусах чатанд орсон. Бид ялалтанд ойрхон байна гэжээ. Түүнээс гадна өөрийн өрсөлдөж Барак Обамаг Ирак дахь Америкчуудын саналыг үнэлсэнгүй хэтэрхий доорд үзэж байна хэмээн шүүмжилжээ. Обама нь Афганистанд илүү анхаарал хандуулахын тулд Иракаас анхаарлаа холдууллаа гэж Маккейн үздсэн юм байна. Хэдэн зуун дэмжигчдийнхээ өмнө хийсэн уулзалтан дээр үргэлжлүүлэн хэлэхдээ Маккейн би Америкийг Иракийн дайнд ялагл хүлээхийг харсан дор энэ сонгуулийн кампанид ажид ялагл хүлээсэн нь хавгүй дээр байх болно гэжээ. Маккейн би Иракт олон удаа очиж үзсэн. Тэгэх болгон надад холбогд албаны хүмүүс хэлж байсан. Бид дайнд ялж байгаа, цэргийн ажиллагаа амжилттай үргэлжлэж байгаа гэдэг байсан. Гэхдээ би тухайн үед итгэж байгаагүй. Харин энэ бүхэн үнэн байсан. Бид одоо жинхэнэ утгаараа Иракийн дайнд ялж байгаа гэд сүүлчийн 13-7 хоногийн дотор Иракт ямар нэгэн халдлага дайралт гараагүй. Энгийн номхон иргэ амиа алдаагүй нь цаг өөрчлөгдсөнийг харуулж байна гэжээ. Маккейний хэлснээр эх жил гэхэд Ирак дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн тоог эрс буруулна гэдэгт Маккейн итгэлтэй байгаа бөгөөд дайны хүнд хэцүү ард үлдсэн гэдгийг санууллаа. Тэрээр үргэлжлүүлэн аливаа улсын ерөнхийлөгчид дайнд ялагддаггүй, харин улс орон ард түмэн л дайнд ялагддаг. Тийм учраас би агуу орныг дайнд ялагдаасаа гэж хүсэхгүй байна гэжээ. Английн Лондонтоос Австралийн Мельбурн хот руу нислэг үлдэж байсан Qantas 747 онгоц гэмтэл гарсны улмаас Филиппиний Манила хотод ослын булт хийсэн байна. Онгоцонд гэмтэл хэрхэн гарсан болон ослын булт хийсэн талаарх бичлэгийг нэгэн зорчигч гар утсан дээрээ бичиж авч чадсан байна. Австралийн иргэний агаарын тээврийн Qantas компани Boeing 747 онгоц нь Английн Лондон хотоос Австралийн Мельбурн хотыг зорин нислэг үлдэж байжээ. Энэ үеэр онгоцны ачаа бараа хадгалдаг тэшний хэсэгт гэмтэл гарч онгоц хүчээ алдаж тогтворгүй болж эхэлжээ. Ингээд онгоцны нисэх багийнхан яаралтай арга хэмжээ авч Филиппиний Манила хотод ослын булт хийсэн байна. Энэ онгоцод нийт 360 гаруй зорчигч явсан бөгөөд бүх зорчигчид болон нислэгийн багийнхан ямар нэгэн гэмтэл бэртэл авалгүй 9 мэнд гарчээ. Онгоцонд гэмтэл гарсан болон онгоц хэрхэн ослын булт хийснийг нэгэн зорчигч гар утсан дээрээ бичиж авч чадсан байна. Бичлэгэн дээрээ зарахад онгоцны ачааны хэсэгт гэмтэл гарсны дараа зорчигчдад зориулсан төргөн тусламжийн амьсгалын багнууд гарч иржээ. Тухайн үед зорчигчид онгоцон тийм том хэмжээний гэмтэл гарсан талаар ямар ч ойлголтгүй байсан юм байна. Онгоцны нисгчид зорчигчдыг 50 байхыг уриалж удалгүй Манила хотны ослын булт хийжээ. Ингээд онгоцыг амжилттай газардсны дараа зорчигчид алгаа ташин нисгчид баяр хүргэжээ. Одоогийн байдлаар холбогд албаны хүмүүс онгоцны гэмтлийг дотоохоор ажиллаж байгаа бөгөөд холбооны мөрдөгт очооны ажилтнууд ч гэсэн ирсэн гэнэ.